Энэ удаагийн манай хэрвээ та агуулгад нэгэн дээрх би бас урьж оролцуулж байна. Энэ хүнийг Датакомын хват, хар хором академийн хват, форумын хват гэдэг их олон нэрээр хүмүүс тэндэг. Залуучууд за энэ бүх насныхан бас их сонсхийг, үгийн сонсхийг хүсдэг ийм ирхэн байгаа. Тэгээд дахин ярьсаар байгаад оролцуулж байна. Танд хүрэлцэн ирсэн танд бас их баярлалаа. Хэрвээ танд одоо Монгол улсын хөгжил дэвшилд зориулсан гурван томоохон зүйл хийх боломж гарлаа гэвэл та юу хийх вэ? За яг өнөөдөр Монгол улс хөгжөхөд юу дутаад байна гэвэл миний бодож байгаагаар бол бид нарт бол мөрөөдөл дутаж байгаа. Мөрөөдөл бид нар яг Монголын 3 сая хүн яг саяны асуулт бид хийм бид юу хүсэж байгаа гэдэг дээр нэгдэж ойлгосон тийм зүтгэр зураг гэдэг. Бидний бүгд нь хамаатаа дундын мөрөөдөл. Нөгөө биеийг хураая гэвэл сэтгэлийг хураа гэдэг эзэн Чингис хааны үг шүү дээ. Тэр шиг биднийг монголчуудыг сэтгэлийг хурааж байгаа нийлүүлээд хүчтэй болгож байгаа нь юу юм гэдэг асуулт байхгүй. Тэгэхээр гарцаагүй бид нарт бол мөрөөдөл хэрэгтэй байна. Яг би мөрөөдөлгээд нэрлэлчих. Яагаад мөрөөдөл гэвэл өнөөдөр жишээлбэл би том улс төр ярихгүй хүүхэд төр ярил л да. Хүүхэд мөрөөдөлтэй хүүхэд бол бүх мэдлээ явдаг байхгүй. Хичээлээд сайн хийдэг, спорторч явдаг, бус төгтөйтэй өрсөлддөг. Хамгийн гол нь бус түүнийг дагад тавьдаггүй. Унтахгүй, өглөө хоцрохгүй хичээлээ. Мөрөөдөлтэй. Өөрөөр тэр хүүхэд ээж аав нь муу байж бол, наригчин байж бол, сургууль мөрөөдөлтэй хүүхэд л өөрийнхөө явдаг. Мөрөөдөлтэй хүүхэд л үргэлж ямар нэг юм нийтлээ явдаг. Харин хүүхэд мөрөөдөлгүй бол яа тэрийг загнаад зодоод юмд явдаггүй. Энийг манай их сайн сургууль хүмүүжүүлэгч багш нар их сайн мэддэг байхгүй. Их сайн аав ээж нар бас мэддэг. Хүүхдүүдтэй гоё ном уншиж өгвөл мөрөөдөлтэй болгоол тэ. Яг түүнтэй адилхан монголчууд бол өнөөдөр арчил гэдэг ерөнхийдөлтэй байсан. Гэтэл арчил бол их богино хугацааны одоо хугацаанд бол амьдралын зовлон энэ улс төрийн хямрал эдраас бол энэ ч абстракт мөрөөдөл болохос бодит биш байхгүй. Тийм учраас Америкчууд бол Америкийн мөрөөдөл гэж их ярьдаг шүү дээ. Тэгэхээр Монгол том явахын тулд дэлхийн давлгааг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн дэлхийн аж үйлдвэрийн хувьсгал, дижитал ертөнц, хятадын хөгжил, дэлхийн даяарчил их мэтлэн дэлхийд явагдаж байгаа маш том өөрчлөлтүүдийг бид нар ашиглах хэрэгтэй байхгүй. Түүнээс биш бид нар өөрсдөө энд учиргүй мундаг одоо юу гэдэг нь төмөр хайлуулаад ч юм уу 100 сая хонь. Энэ бол дараагийн асуудал. Эцсийн Монгол улс үргэлж дэлхийн давлгаан дээр гарч ирдэг улс байхгүй. Би жишээл түүх хэлье. Тэгээ Чингис хаан бол зөвхөн сэлэм эргүүлээд дэлхийг хүчтэй болоогүй шүү дээ. Чингис хаан бол Хятад, Европ, Дундад Аз гэдэг тэр үеийн дэлхий нэгдэжсэн одоо дэлхийн анхны даяарчлалын давлгаан дээр Монголын цэрэг арим одоо зөөрлж хэлбэл дэлхийн захиалгыг биелүүлсэн байхгүй. Тэр торгоны замыг хамгаалсан, тэр торгоны замын шуудан зохион байгуулсан, тэр зоргоны замын мөнгө дипломат харилцаа. Өөрөөр хэлбэл дэлхийн олон орнууд зөвхөн монголчуудаас айгаад дагаагүй. Монголын их гүрэн дотор хамрагдах нь тэднэрт ашигтай байсан байхгүй. 8-нд норлцсон, наазах нь дээрэмдүүлэхгүй, тэгээ нэг 10% татвараа төлчин, тэгвэл их гүрэн хамгаална. Нийтийн энэ хандлага давлгааг ашиглана гэдэг нь илүү тодорхой сэдвүүгээр бол илүү тийм мэдлэг рүүгөө өнөөдөр бол дэлхийн дараагийн давлгаа явж шít. Яг өмнөх 1000 жилийн түүхээс харуул Монголын алслагдсан байдал биднийг хашин татдаг байсан. Хоёрдугаарх нь бид нар түрүүн хэлсэн хүйтэн. Өөрөөр хэлбэл хас 2 градусд бол яг байгалийн нөхцөлд бол ургамал ургахгүй. Манай хөрсний үржил шим одоо хүнс тэжээл бага. Тийм учраас хүн ам бага. Өнөөдөр бид нар тээвэр энэ орчин үеийн шинжилгээ ухаанаас ч болоод энэ хүнсний асуудал үндсэндээ байхгүй болчихж байгаа юм. За 3 дугаарх нь бол монголчууд одоо монгол хэлээр бол сахалтын зайтай бие биенээсээ хол. За наадмаар гэдэг юм одоо юу зуны нэг сайхан үед цагаан сараар уулздаг бус үед нь одоо юу гэдэг юм байгалийнхаа буйнд ганцаараа явдаг байсан. Өнөөдөр бид нэгдээд ингээд харилцаа холбоо хөгжөөд зөвхөн бие сэтгэлээрээ төдийгүй одоо хаач байж исэн хоорондоо ярьдаг хамтардаг болчихлоо шүү. Тэгэхээр манай нэг орон зайн болон байгалийн усгүй хүйтний хэмжлэн Монгол үндэстнийг 1000 жилээр хойш нь бусдаас татчихсэн байгалийн өгөгдлүүд нөлөөгөө болчихж байгаа юм. Хэрвээ тийм юм бол одоо Нью-Йоркд байна уу, хажуугийн өрөөнд байна уу, интернет дээр адилхан харьцдаг, адилхан наймаа хийдэг. Ийм болчвол
бид нар тэгвэл бүх юмаа өөрөөр харах хэрэгтэй шүү дээ. Тэр чинь үгсүүл энэ дижитал ертөнц бол монголчуудын мянган жилийн бидний дутагдлыг арилгачиж байгаа байхгүй. За жишээл Швейцарууд хэлдэг байхгүй. Иргэн тойрон битүүц цас дарчихлаар хамгийн сайн бол програм бичих гэж. Зугаацах ингээд сайхан ажиллаа хийгээд компьютерийн програм бичиж сууж идэг те. Заавал халуун оронд банан тарьдаг хүнтэй уралдаах хэрэггүй шүү дээ. Заавал сарнай тариад хэрэггүй. Тэгвэл хүйтэнд бид нар компьютерийн програм бичиж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл орон зай төдийгүй асар их капитал, мөнгө эдгээр бол баг бас хамаагүй болсон. Өнөөдөр дэлхий дээр гарч ирж байгаа Америк нэгдсэн улсад төрж байгаа 10 тэрбумтын тутмын 8 нь анхны үедээ төрж байгаа өмнө нь ажилгүй шахуу явж исэн залуучууд байгаа. Үе залгаж аваагүй, өвлж аваагүй. Бид нар бол дэлхийн зах зээлээс хол гэж яриад байдаг. Гэтэл чинь хамгийн инээдтэй бид нар одоо дэлхийн зах зээлтэй бөөр нийлүүлчихэд одоо дахид тийм гомдол ярих хэрэггүй болж байгаа байхгүй. Одоо дэлхийн худалдаа 8-аа тээвэр бүх юм чинь за сайн ярил ердөө нэг 400 км 500 км-ийн цагталт. Манай хэлээс бол юу гэдэг нь 2 км-ийн цагталт. Бид нар чинь болохоор тэр хамтрагчаа дайсан л гэж хараад байгаа шүү дээ. Гэхдээ тэр бол нөгөө нэг юу гэжтэй. Мэдээж улс орны түүхэнд мянган жилийн түүхэнд дайсагнадаг үе ч үе, найрамддаг ч үе, наймаалцдаг ч үе. Тийм. Тэгэхээр мөнхийн дайсан бол байхгүй. Бас мөнхийн найз байхгүй шүү дээ. Өнөөдөр бол дайсагнадаг үе нь биш, наймалцдаг үе нь байхгүй. Тэгэхээр хэрвээ ялъя гэж бодвол тоглоомд орж иж л ялна шүү. Түүнээс шүүмжлээд, зүхтаагаад бид нар ялахгүй шүү дээ. Хилээ хаагаад, альсууд тэднийг муу хэлээд тэг яах юм. За дотоод талдаа бол Монголын хөгжилт хамгийн чухал юм бол үнэхээр энэ саяны ярьдаг факторуудыг хэрвээ харвал би нэг зүйлийг л мэдчихээн. Зүгээр яаж явахыг хэлэхэд жоохон хүн болгон маргадъя. Өнөөдөр дэлхий дээр гарч байгаа $1 бүтээгдэхүүн тутамдах доторх материалын зардал нь улам багасж байгаа юм. Мэдлэг одоо оюуны хэмжээ нь улам ихсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо цөмөрө бид нар мэдэндээ одоо жишээл төмөр бол 1 кг нь ердөө 7 цент. Жишээлбэл бид нар 3-4 мянган кг төмөр зарж иж одоо энгийнээр хэлбэл ганц хэрэг одоо компьютерийн чип юм уу нэг электроник ганцх юм аав шүү дээ. Тэгэхээр манайхаас авсан юмаа гадныхан яаж ийн гэхээр Монголоос материал аваад тэргээр юм хийгээд 1000 нуглаад буцаагаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөөсөө асууж байгаа. Хэрвээ хүн чамтай 1000 нугалсан 8 хийж ивэл чи хизээ нэгэн зэгт баян болох уу? Хизээж болохгүй. Хизээ чи ашиг олох уу? Хизээж болохгүй. Хичээд өрсөлдөн гэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл чиний өгсөн имийг нөгөө хүн 1000 нуглаад буцаагаад чамд өгөөд байвал чи ямар ч ухаантай байгаад, ямар ч мундаг байгаад, ямар ч баатарч эзэн Жингис хаанаа яриад бүтэхгүй. 1000 байтугай 2 дахин нугалах Дийлэхгүй шүү дээ. дийлэхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр өнөөдөр оюуны чадвартай улсууд чинь манай юм болгоныг буцаад нугалж өгöd шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд ганцхан зам бий. Тэгвэл бид нар оюуныхаа чадварыг л нэмэх хэрэгтэй. Тэгвэл энэ чинь явж Монголын боловсролын тогтолцоо бүх ард түмний одоо соёнгийн ярил эрдэмийн асуудал. Тэгээ 20 настайдаа сурсан нэг мэдлэгээр 65 хүртэл явдаг гэсэн юм өнөөдөр дэлхийд байхгүй. Өнөөдөр бол хүн бол магадгүй 2 жил тутам юмаа сурж явах хэрэгтэй. Бид нар цөмөрөө мэднэ шүү дээ. 2 жил тутам гар утасны програм өөр болчихдог. Бидний хэрэгэлдэг юм өөр болчихдог. Одоо барилгын инженер ихэд 2 жил тутам хэрэгжилж байгаа материалууд нь өөр болоод байдаг. Тэгэхээр асуулт бол эрдэм мэдлэг гэдэг бол зөвхөн партны ард суугаад багшаар заалах биш байхгүй. Ерөөсөө тасралтгүй сурч идэг. Одоо энэ ханд 220 болт байдаг шиг тасралтгүй сурдаг, тасралтгүй хөгжиж идэг бүх компаниуд, засгийн газ ер нь бол тасралтгүй сурж идэг нийгмийн соёл бий болох хэрэгтэй. Тэгэд төгсгөд нь хэлэхэд нэг л бас энэ бүгдийг зангидаад нэг юм байна. Энэ бол нэг засаглал хууль. Өөрөөр хэлбэл дүрмгүй бол юу ч ажиллахгүй шүү дээ. Одоо замын дүрмгүй бол бид нар хичнээн зам бариад яах юм. Бүгдээрээ мөргөлдөөд хэрэлдэл дуусна шүү дээ. Яг түүнтэй адилхан улс орон 3 сая хүн зөв ажиллахын тулд дүрм хэрэгтэй. Ялангуяа дүрм нь ямар гэж дүрм ганцхан үед дүрм байна. Бүгдээр адилхан мөрдөл дүрм байна. Түүнээс зарим нь мөрддөг, зарим нь мөрддөггүй дүрм биш байхгүй.
За тэгээд ерөнхийдөө таны ярьсныг одоо ингээд тэмдэглээд эргээ харахаар ийм зүйл харагдаж байна л да. За Монгол улс хөгжил чиглэлээ томоохон зүйл хийвэл юу хийх ёстой вэ гэдэг дээр таны бодол болохоор ингээд эргээ харахаар нэгдүгээртийн дэлхийн нийтийн энэ давлгаа гэдэг зүйлийг бид нэр одоо маш чадваргаа ашиглах ёстой. Инхийн тулд тэр мэдлэг, тэр боловсролын тогтолцоо гэдэг иж бүрэн энэтэй холбоотой юм том асуудал байна. Хоёрдугаарт нь энэ хятад гэдэг энэ энэ онцлог бүхийг хөршөө бид нар ашиглах, хамтран ажиллах тал дээр ингээд томоохон зүйл хийх ёстой. Энийнд бол бид нар маш их боломжийг алдаад байна гэдэг зүйл рүү та бас ярьж байна. Гуравдугаарт нь болохоор энэ нэгдсэн дундын хүлээн зөвшөөрөгдсөн дүрм журамтай энэ маань бүгдээрээ адил тэгш сахидаг энэ дүрм журам хууль засаглалаа шийдэх хэрэгтэй. Энийн дээр том зүйл хийх ёстой. Бэхжүүлэх ёстой. Дахиад энэ бүгд нийлэхээр бид ирэн юу хүсэж байгаагаа мэдж байгаа юм уу? Тэр бидний мөрөөдөл гэдэг зүйл юу юм бэ гэдэг рүү бас нэг зүйл рүү ингэж эхлэх ёстой. гэж ойлголоо. Монгол бол дэлхийн түвшинд нээлттэй гаргахлаар үргэлж хүчтэй орн байдаг. Хэрвээ ингээд цагаан армийн ард Сибирийн урд мартагдахлаараа үргэлж сонж идэг орн. Тэгэхээр монголчууд бол энэ гадаад холбоо сүлжээ, санхүүгийн, эдийн засгийн, боловсролын, соёлын, одоо бизнесийн ялангуяа энэ харилцаа холбоонуудад маш хүчтэй оролцох хэрэгтэй. За дээрэс нь дотооддоо энэ харилцаагаа. Өнөөдөр Монголын 30 мянган компани, одоо юу гэдэг нь за 100 мянган компани захирлуудтай би ингээд сургалт хийдیں۔ Тэ нэг юм хэлдэг байхгүй. Танай бүх ажилтан фэйсбүүкээр дэлхийн 7 тэрбум хүнтэй холбоотой. Харин тантай бол холбоо байхгүй. Захиралтай холбоо байхгүй. За дээрэс нь Монголын 30 мянган компани бүгдээр Amazon өдөртөө өгж авдаг. Хоорондоо холбоо байхгүй. Энэ инх таймны годомжийн нөгөөтлийн компаниуд биеинтэй холбоо байхгүй. Эхлээд холбогдтыг. Бүгд. Яг л эртний Ром бол одоо бүх Ром зам Ром руу явна гэж гол замын уулзвар байсан. Дараа нь торгоны замыг дагаж хөгжил явж ирсэн. Өнөөдөр одоо Wall Street, Нью-Йоркт бол мөнгөний уулзварууд, Токио дандаа ч уулзварууд байхгүй. Тэгэхээр эхлээд холбогдтыг. Дараа нь хэлхэлтдээ. Хэлхэлтэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Бит хоёр нийлээд нэг багц болж байгаа. Би одоо өөрөө дугуйг хийн, би моторын нь хоёулаа машин. Нэг зүйлийг хэлэхэд Монгол бол хойд талаасаа христийн орнууд. Орос. Баруун талаасаа Лалын орнууд. Казахстан, Турк гэл тэ. Урдаасаа Күнзийн орнууд. Бид нар чинь дэлхийн 3 том соёл иргэншлийн уулзварын цэг байхгүй. Тийм учраас Монголын түүх долгионтой байдаг. Монгол улсын түүх бол дандаа энэ 3 соёл иргэншлийн энэ хаялган дээр явж идэг. Тэгэхээр монголчууд бол оюун санааны хувьд ч гэсэн одоо нэг тийм жижигхэн жалганы үндэстэй биш байхгүй уг нь. Одоо ингээл дахиад бороо ороход ургах байхгүй. Үндэс нь байгаа гэдэг дээр чи манай нэг говийн нэг говьтой холбоотой сайхан шүлгийн мөр байдаг үстэй нэг хагасхан өдрийн бороонд хашгирч ургадаг таантай нутаг гэдэг. За тэгэхээр бүр сонирхолтой яриа ингээд өрнүүлсэн танд баярлалаа. Тэгээ бид нар оролцогчтой нэг юм жижигхэн глобус дурсал болгож үлдээж байгаа. Энд чинь бас ингээд дэлхийн нийтийн хөгжил дэвшил мэдлэгийн санг бусдад хуваалцж байгаа болохоор бас арай илүү бэлэгдэлтэй болов гэж бодоод. За баярлалаа. За баярлалаа танд. За